үндэсний баялагын сангаас ипотекийн зээлийг олгож байгаа. Ипотекийн зээлийн хувьд бол өмнө нь бол төсвөөс олгодог байсан. За тэгээ Монгол банк заримдаа шийдвэрлэдэг байсан шүү дээ. Тэгээ тэр үед бол хүртээмж нь бас яг иргэддээ бас хүрдэггүй. Орлого багтаа гэдэг юм уу те. Эсвэл одоо нэг 40 нас хүрсэн 50 нас ирсэн жоохон ахмад одоо болж байгаа хүмүүстийн хүртээмж нь их бага байсан. Очор нь 10,000 хүрсэн байсан бол одоо бол үндэсний баялагын сан энэ сангаас шийдвэрлэж байгаа нь бол хөдөө орон нутгад 3% хүүтэй баг 3,000 иргэнд олгочод байна. Улаанбаатар хотод 6% хүүтэй баг ойролцоогоор бас 3,000 хүндэд олгочод байгаа. Тэгэхээр үндэсний баялагын сангаас энэ ямар мөнгөөр олгож байгаа юм бэ гэхээр яг байгалийн баялагаас олсон орлогоороо бид олгож байгаа. Ер нь бол байгалийн баялагаас бид бол олсон орлогоог тодорхой нийгмийн талын асуудлыг шийдвэрлэж байгаа. Мөн ирээдүйд рүүгээ хадгалж байгаа гэсэн үг тийм. За хуучин бол энэ байгалийн баялагаас орсон орлогыг бол шууд төр томроо явуулдаг, төсөв томроо явуулдаг байсан бол бид яг дэлхийн жишгийн дагуу байгалийн баялагаас орсон орлогоо одоо хоримтлуулад тэгээд тодорхой төслийн хөтөлбөрүүдийг шийдвэрлээ явж байгаа. Энэ бол одоо бид нэг өөрсдөө санаачлаад болцсон зүйл биш. Бусад улсын байгалийн баялагтай улсуудын жишгийн дагуу энэ ажлыг хийж байгаа. Ипотекийн зээлийг бол би өөрөө бол хөөцөлдөж үзээгүй. Би улсад бол одоо ингээ 24, 25 дахь жилдээ ажиллаж байгаа. Эрүүл мэндийн салбарт тасралтгүй ажилласан байгаа. Тэгээд ер нь өөр ингэсэн орон сууцтай болохыг бол одоо маш хэрэмцдэг. Тэгээд одоо худалдаад авах их боломж бол байхгүй. Ингээд цалингийн зээлийн хооронд амьдардаг. Тэгээд урьдчилгаа төлөөд ингээд орох бүрэн боломж байхгүй. Энийг бол айгүй зүйтэй л гэж бодож байгаа. Хувийн хвшлийг бид нар яаж шийдэж байгаа юм бэхлээр хувийн хвшил хэрвээ ажилчтай байртай болгочвол тий одоо нэг томоохон компани орон сууцсаа бариад өгчвөл үндэсний баялагын сангаас дамжуулаад тэнд нь бас нэмэр тус болно. Мөн татврын хөнгөлөлт идэвхжүүлнэ гэсэн энэ зарчмаар явж байгаа. Одоо юу гэдгийг нэг томоохон компани тий одоо Монгол улсын нүүр царай болсон томоохон компаниуд ажилчтай орон сууцаар хангуул тэрийг нь төр дэмжнэ гэсэн энэ утгатай юм шүү. Энэ гэхдээ зээлийн бол 50%-ийг заавал гэр хорооллын анх удаа байр авж байгаа иргэдэд өгөх ийм журамтай шүү. Төрийн албан хаагчдад бол ер нь өмнө нь бол одоо энэ үндэсний баялагын сангаас ипотекийн зээлийг өгөхөөс өмнө бол бас одоо зээл хөөцөлдөхөд нэлээд хэцүү. Яагаад гэвэл орлого багтаа. Хоёрдугаар тогтвортой биш ч гэдэг юм уу. Ер нь их их жоохон удаан тий одоо ер нь бол ипотек хөөцөлтөд үтсэн хүмүүс мэдж байгаа да. Нэгдүгээр хүртээмж багтаа, хоёрдугаар тийм шаардлага өндөртэй байсан бол одоо бол үндэсний баялагын сангаас одоо 2 сая төгрөгнөөс доош орлоготой ч гэдэг юм уу те 3 сая төгрөгнөөс доош орлоготой гэр бүл шүү. Одоо энэ одоо юг ипотекийн зээлийг хүртэх бүрэн боломжтой байгаа. Энийг бол айгүй зүйтэй өстой болж ийн л гэж бодож байгаа шүү дээ. Энэ нь баг ингээд хэрэгжээд яг ингээд хөрсөн дээрээ яг зөв буух юм бол нэлээ олон төрийн албан агч нар ажил одоо нэг орон гэргүй одоо байр төрөлсөлдөг хүмүүс ч гэсэн боломж олгох байхаа л гэж найдаж байгаа.